Ер нь хий юм болоо гэж өөрийгөө заримдаа боддгийг. Энэ ертөнцийн альхан талд дахиж байгаа юм болоо л гэж бодно. Хүн өөрийнхөө төлөө оршин тогтнох, амьд яваасагтаа ад жаргалтай байх халдшгүй дарах хэрэгтэй. Хинж чамаас бусдын эрэлт хэрэгцээ, хүсэл зорилгыг хангаж хамгаалахын төлөө боол гэж шаардах эрх байхгүй. Хэн нэгэн хүн өөрийн зовлон азгүйтэл бүтлгүүтлэрийн гол барин чиний эд баялагаас авах эрх хаач хинтж байх ёсгүй. Энэ хэн хэлээд байгаа юм бэлээ? Хэн бэ? Тэгээ хүнд бол оюун санааны хүмүүсийн амьдралын ад жаргалыг их болгол оюун санаа юм аа. Хүн өөрийнхөө амьдралыг дээдлж байгаа цагт оюун ухаанд дээд зорилго байх болно. Энэ бол нотлогоо. Хувь хүний амьдралд бодит шиг хандлагын 3 үндэс нь байдаг юм аа гэж хэн хэлээвэ? Ямар 3 үндэс нь байдаг юм бэ гэвэл нэгдүгээрт оюун ухаан, хоёрдугаарт чиглэл зорилго, гуравдугаарт өөрийнхөө мөнчрийг хүндлэх явдал. Энэ 3 үндэсийн дотор 3 том шинж чанар байд юм байна. Эхнийх нь бол сэтгэлгээний цар хүрээ, хоёр дахь нь бол ур чадвар, гурав дахь нь бахархал. Тэгээд энэ 3 том үндэс нь 3 шинжингээ харьцуулаад бодглохлоор зэрэг оюун санаагаас ундарч байгаа сэтгэлгээний цар хүрээ чинь хаа хүрэхийн, юу сэтгэхийн, дорой байх юм уу, дээгүүр байх юм. За мөн чиглэл зорилгодоо хүрэхийн тулд ур чадвар хэрэгтэй. Ямар ур чадвар юм? Задгай сэтгэдэг ур чадвар юм уу, эсвэл баригдмал байдаг ур чадвараа мөхөөдөг явдал юм уу? Тэгэхээр зэрэг хүн өөрийнхөө үнцнийг мэдсэн цагт энийг би ингэж сэтгэсэн юм, энийг би ингэж хийсэн юм, надаас өөр хүн илүү хийж чаддаг хүн байна уу гэж асуулт тавьдаг. Бусдтай өрсөлдөх чадвартай тийм хүн бол хийцэн юмараа бахархдаг байх учиртай юм. За тэгээд энэ хэн бэ гэж цааш явна. Дэлхий дээр хүний эрхийн урд ур гიშгэх төр ямар нэгэн хүн байж болохгүй. Би бол энэ төргөнд гэдгийг дээдлээд Платоноос Руссо, Хегелес, Дю, Роллс, Зенгер хүртэлх ихэнх философчид бусдын төлөө өөрийг нь зориулахыг чухал гэж бодилсан явдлыг. Иммануэл Кант хүртэл хүн өөрийн хийсэн үйлсээс ямар ч үр шим ашиг хүртэх ёсгүй. Сайн үйлс хийчихснийхээ хийчихлээ шүүж гэж бодож болохгүй хэмээн сурталцсаныг эрс эсрэг үүсэж. Аристотель, Адам Смит нарын андуурч алгарсныг шүүнд тунгааж, бурууг нь онцлоод зөв нь эндээ байна гэдгийг хараад өөрийн бодит чиг хандлагаараа объективизм хүн төрлөختөн хийгээд философийг бүхий л талаар нь хувьсган өөрчилж чадсан хүн бол хэн бэ? Хэм бла. За тэгээд тэр энэ хэн бэ гэдээ асуугаад байгаа хүн цаашаа өгүүлэхдээ миний философи нь үнэндээ баатарлаг оршихуйн хувьд хүний амьдралын ёсчуудаг зөв суртахуунд зорилго, хүний өөрийнх нь л хамгийн сайн сайхан ур чадвар, бүтээлч ариун үйлс, ухаалаг тооцоотой байх чамбай чанар, тэрний цорын ганц хөдөлшгүй үнэн байх ёстой гэж нотод бодтой үнэлсэн үнэлгээ бол миний философи юм аа. Энэ хэн бэ? За мөн 20 дугаар зууны гэрчин, 20 дугаар зууны тамлан харсан, биеэрээ мэдэрсэн хүн бол энэ миний хэн бэ гэдээ асуугаад байгаа хүн юм аа. Тэгээд тэр Бенто Муссолинигийн хүн өөрийгөө үгүйсгэж хувийн ашиг сонирхлон орхиж чадсан цагт амьдралын мөн чанарыг жинхэнэ мэдэрнэ гэсэн тулгалтыг марксизмын гай гамшигыг өөрийгөө бодох эрхийг хамгаалахын оронд улс үндэстнүүд хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж хэрэгцээгнийхэн хэрээр хэрэглэх хэрэгтэй. Энэ эрхийг улс хамгаалж хэрэгжүүлнэ гэдэг мунхаглалыг Ленин, Сталин хоёр буу тулгаж хэрэгжүүлсэн цусан замыг хувь хүн бусдын болон нийгмийн төлөө өөрийгөө золиолох ёстой гэд Гитлер Германы олон сая жава хүнийг золионд гаргасан эмгэнэлт үнэн түүхийг чигсэн эсэргүүцэж сүмжилж хувь хүний эрхийг дээдлж ирсэн. Энэ хэн бэ? Хүн өөрийгөө бодох эрхтэй. Хувь хүний оюун санааны тусгаар тогтнолыг тунхаглаж, эдийн засаг улс төр хоёр холилдохгүй байхыг бизнес төр гутгалдаж болдоггүйг сануулж чөлөөт өрсөлдөөнийг дөвөөлөгдөг. Энэ хэн бэ?
Мөн бид харилцан хамааралтай нийгэмд амьдарч байгаа учраас эрхчлөө абсолют байж болохгүй. Элдв зохицуулалтад хийлгэхгүй тулд хүмүүсийн зарим эрхчлөө хязгаарлахаас аргагүй. Бас төрөөр дамжуулан азмуутай яваануудаа инэрнэ гэдэг бол хүн чанараа харуулж байгаа явдлаа гэсэн Milton Friedman-ы социалист алдааг шүүмжилсэн. Энэ хэм бэ? Тэгээд зогссонгүй. Чөлөө захад зээлд зарим зүйл асар их хохирол учруулсныг өөрөөр хэлбэл манай цэнгүүний энэний төрөнд ярьж байгаа laissez-faire гэдэг нэг Франц үг байдаг тийм ээ. Дэлхийн өөр гэдэг юм аа бид ажиллаа хиймээр байна гэсэн Монгол агуулгатай юм бэл дээ. Тэгээд тэр энэ үн багтдаг төр монополчлыг зохицуулж мөнгөний системийг хянаж чөлөөт эдийн засгийг нийгмийн үйлчилгээтэй хослуулах хэрэгтэй гэж уриалсан. Тэр үедээ андуурч байсан нөгөө Albert Friedrich Hayek-ийн зүүнний суртал шүү наадахчин гэж анзааран өөрийнхөө амьдралынхаа эзэн байхыг ашиг руу тэмүүлэх тэмүүллийг ойлгож хамгаалж чадахгүй байгаа нь сэхэтнүүдийн асар том алдаа оюун санааны мэлми хөлөгтэй байгаа явдал шүү гэж хэлсэн. Энэ хэм бэ? За мөн тэр laissez-faire буюу 100% чөлөөт зах зээл нь 100% эрхчлөө зах зээл нь ухаалаг тооцоотой өөрийгөө бодох ашигын хойноос явах тэмүүллийг огтхонч буулт хийлгүй хамгаалдаг суртахуунд суйрлах ёстой гэсэн санааг зоригтой дэвшүүлсэн сэтгэгч бол энэ яриад байгаа хүн энэ хэм бэ? Чөлөөт өрсөлдөөнийг хувь хүн өөрийгөө бодох үр дүндээ байж бусдаас хамааралтай, бие дааж хамааралгүй, бие дааж, өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, харилцан ашигтай бүтээлч арилжааг магтан дуулдаг ариун тогтолцоо хүн төрлөختөнд хэрэгтэй гэж доорсон энэ хэм бэ? За энэ хүн миний дэвшүүлсэн бодитчиг хандлагын ёс зүй нин зогстойгоор тууштай өөрийгөө бодохыг бардам тунхаглаж байгаамаа гэж зарласан энэ хүн. Энэ үзэл нь хүн шиг байхтан түшиг болно. Хүмүүн ёс зүйтэй, бодиттой, эрүүл саруулаар ашиг сонирхолоор дагах юм бол хүмүүсийн ашиг сонирхол бие биентэйг зөрөлдөхгүй гэдгийг нотолсон юм аа энэ хүн. Би хэмбэ гэж байгаа сүлдээ энэ хүн би болгочлаа. Бараг та нар мэдж байгаа доо. Яг хэмбэ гэдгийг хариулахад бэлэн байгаа байх гэж би найдаж байна. Тэгээ энэ хүн төрийн тухайтад, засаг оршихуйн тухайтад төр хуулиар хязгаарлагдан баримтаглагдсан байх ч ёстой. Хуулиар хязгаарлагдан баримтаг гэж мэдхүү. Баримтаг гэх тийм ээ. Өөрөөр хэлбэл хямхтай авсаархан төр байх хэрэгтэй гэж шүү дээ. Хүн хуулиар хориогүй бол юу ч хийж болох эрхтэй. Гэхдээ бусдыг хохирох эрхгүй. Энэ хүн хэлээд байна. Харин төр нь хуулиар зөвшөөрөөгүй бол юу ч хийж болохгүй. Төрийн ганцхан үүрэг нь хүний эрхийг хамгаалахад оролцдог учраас бүх хуулийн зорилго нь хувь хүний эрхийг дээдлэх явдал байж хүний эрхэнд суурилсан байх ёстойг жам ёсны гэж үздэг энэ хүн. Төр хүний хүчирхийллээс өмч хөрөнгийг дээрэм томноолоос хамгаалж байгаа цагт сая хүн төрлөختөн санаа зовлтгүй айдасгүйцгүй оршин тогтнох учиртай. Энэ хүн хэлж байна. Өнөөдөр дэлхийд даяар устан суурч буй улс төр эдийн засгийн системүүд ёс зүй, жудаг философийн хамгаалтгүй болоод суурч байгаа юм аа. Тэдэнд ёс зүйн объектив онол хэрэгтэй. Энэ хүн хэлж байна. Капитализм суурьвал энэ үзэл мөн нэгдлгүйгээр суурин алга болно шүү. Яг нарийндаа өнөөдөр капитализм гэж юу болохыг маш цөөхөн хүн мэдэж байгаа. Капитализм гэдгээр би ямар ч нөхцөл тавиагүй, ямар ч зохицуулалтгүй чөлөө төрөлтөөнийг нэрлэж байна. Чөлөө төрөлтөөнийг 100% цэвэр капитализм дэлхийд дээр хизээш байгаа юм. Энэ явдал бол янз бүрийн ялангуяа зүүнний үзэлт төрийн зохицуулалтаас болж саармагдсан юм аа. Гэвч бидний ирээдүйд хүргэх тогтолцоо бол капитализм. Өөр систем хүн төрөлхтөнд тохирохгүй гэж
Энэ хүн хэлжээ. За энэ хүн хэн бэ? Энэ хүний бүтээлүүдээс мэдэх байх. Бид амьд хүмүүс их сурвалж Атлантын нуруу таныг бид 3 армаа бичсэн. Хин юм болоо? Ангрид яг нууц үнэлэр онцсон хүн гараа өгдөө. Тийм. Уншаад ч хуруу шүү. Тэгээ та нар одоо ингээд онцсон энэ саарч онцсонд нь яагаад бидний яаж ингэж хийж магадгүй. Одоо унших сэтлийг яах нь гэж байгаа. За бид амьд хүмүүсийн 1936 онд Тонхог гэдэг нэг тооч онхон жижиг нэг бол тэрийг 1938 онд их сурвалж армаа 1943 онд Атлантын нуруу тэний армаа 1957 онд бичээд дуусаад хэвлэгдсэн байдаг. За Тонхог гэдэг буюу тэр одоо бисрэг номноос бол номноос устны бол бүрэн хэмжээний 3 том аргатай. Тэгээд зохиолоо бичдэг нарийн 90 гаргаад онцгой нарийн судалгаа хийгээд дөрүүдийн одоо ахин дэвшиж байгаа гаргалгаануудыг давтагдахгүй байр төрөлбөрийн арга шин төгс төвлөр одоо гаргаж бүтээлдээ гаргадаг гараа бол энэ хүн үнэхээр одоо босод зохиол бүтээлчдээс яг ялгардаг юм байна гэж. Та тэр өөрийнхөө бичсэн одоо объектив үзлийн дурдтал өөрийгөө бодох нарийн үйлс хүрээгүй тэмүүлэл капитализм зэрэг одоо зохиолоор батлан бичсэн юм. Би тэрний армаануудыг бол бүтэн уншсан. Гурвангийн эхлээд их сурвалж уншаад дараа нь Атлантын нуруу тэнийг уншаад их сурвалжийг бол би 7 хоногт уншсан. Бараг 50 жилийн ажилдаа яваад тэгсэн удаа Мяндрын уучтай тэр Атлантын нуруу тэнийг бол 14 хоногт уншсан санагдана. Дарчуулгын янз бид амьд хүмүүсийг сүлд нь уншсан. Уул нэхнээс нь 90 бол бид амьд хүмүүс тэгээд дараалаад явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Та тэгээд 1-р 16 оны шөнө гэдэг жүжигийн зохиолыг 33 онд 1933 онд төгс гэдэг жүжигийн 1936 онд сайтар хэрэгцүүл гэдэг жүжигийн 1939 онд бичсэн. Одоо жүжигийн зохиолч, романч, сэтгэгч өөрийн одоо үзэл санаа объективизм гэдгийг зохицуулсан аавла бэ гэдэг ер нь бид одоо бодтой хандхаар байсан гэдгийг мэдэрсэн тооцож гисэн. Энэ хүн бол одоо ангираад миний нэг хэмбэ гэж асуугаад байгаа юм л дээ. Тэгээ энэ хүн нэг данжгарыг хэлсэн байт юм л дээ. Америкийн нийгмийг яг бодтой хараад яг өөрийнхөө амьдарч ирсэн тэр цаг хугацааны үед Америкийн нийгэм социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтанд ор байна. Фашизм руу ажуухан өнгөрч явна гэж тодорхойлж хэлсэн байдаг. Та нарын хүний одоо бичсэн бүтээлүүдээс онцлох юм бол үнэхээр толгойн дотор бурдаг. Ингээд тариг угаана гэдэг ирээд угаач цэвэрхэн болчих шүү дээ. Ярьж байгаагаас эхлээд өөрөө хэмбэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм бид нар. Тарих бохор бол нүд бохор харна, тарих бохор бол чих бохор юм сонсон, тарих бохор бол ам бохор юм ярина, тарих бохор бол ер нь бүхэл бохор юм хийн. Тийм учраас хүнд өөрт нь байгаа тарихны 100 баг бохорд бол батгөрөл энэнийг одоо арилгахад бол объективизм их тустай. Энэ бол аврал болно. Тэгж ханддаг. Би өөрөө хийм бэ гэдэг ингээд энэ нөгөө бичсэн энийг би өөрөө бичсэн юм да. Одоо нууцаа хэлэхэд энэ 2020 оны 2 сарын 2-нд бичсэн. Тэгээ 2002 оны 2-нд биччихээд Ангридийнхаа хамгийн сайн жанжис хаттай нэг өдөр төрсөн байна. Тэгээд жанжийнхаа төрсөн өдрийг бас хамтдаа манай цэнгүү мока амраа бид тэмдэглэж ирсэн маань газар Вашингтон тэмдэглээд. Ангрид гэдэг хамгийн анх Монголын
сэтгэлгээний хил давуулж орж ирсэн хүн бол манай Цэнгүүндөө. Тэгээ би хойш энэ жүжиг байна уу гэсэн чинь үгүй хаа 3 жүжиг байна гэдэг жүжигийн номыг нэгээд ирсэн. Би ч одоо ам дотор байдаг ганцхан хэлтэй монгол хэлнээс өөр хэл мэдэхгүй юм чинь. Энэ яасан юм болоо гэдэг. Тэгээ Батчулуун доктортой уулзаад нэг аяг шүл өгөөд бас арай хаалгаж штэ. Тэгээд энэ орыг уншаад та алин таатай орчуулаач. Би тайзан найруулан тавья гэдэг. Тэгсэн Батчулуун доктор уншаад сайтар хэрэгцүүлэг сонгосон байсан. Тэгсэн чинь хойноос нь эхэлчихэж би. Тийм. Төгс жүжиг нь ихэнд нь байсан байл л дээ. Дараа тийм байгаа л. Би түрүү харсан. Тийм. Би 39 онд үсэн сайтар хэрэгцүүлэг эхэлж тайзнаа найруул тавиад дараа нь төгс гэдэг жүжигийн 2 дугаартай бичсэн. Жүжигийн 36 онд үтсэн төгс жүжигийн айдал гэж нэртэй байсан. Тэрийн дунд нь хийгээд хамгийн сүүлд нь хамгийн ихний 1-р сарын 16-ны шөнө гэдэг жүжигийг хийсэн байлаа л дээ. Тэгээ 1-р сарын 16-ны шөнө гэдэг жүжигийг нөгөө хулгай хийж авсан ард кино театрын зааланд хийгээд. Тийм хулгай хийсэн гэсэн шүү дээ намайг. Ганц нотлогдохгүй л байгаа. Тэрийг харин нотлож магадгүй. Тэгээд ууканд хэлээд НТВ-ээр оронд яар шууд одоо анх удаа ийм одоо ярианы жүжиг нэвтрүүлсэн түүхтэй. Ийм юм аа. Тэгээд одоо та бүхнийг өдрөө анхаарал шагнасанд баярлалаа. За орчуулсан хүн бол Батчулуунга тэр сайтар хэрэгцүүлэг орчуулсан. Цацралгээд миний нэг дотны дүү миний одоо саунд мастерыг насаараа хийж байгаа Баатар гэдэг урлагийн өрсөлдөөн хүний охин тэр 1-р сарын 16-ны шөнө төгс гэдэг энэ хоёр жүжигийг орчуулсан. Тэгээд энэ X студийнхантай голдуу ажилласан юм байгаа. Арай ойлгох байх гэж бодоод яг манай дүүнэр сайн ойлгосолдоо өгөөж ажиллал гарсан. Яг англи дэм бол ойлгосон эсхийг би одоо таашгүй. Дагаад нэмрээгүй байх гэж бодож байгаа. Ийм юм. За тэгээд англи бол 1949 оны 8 дугаар сарын 28-нд хөтлсөн өөрийнхөө тэмдэглэлдээ хөгжилтэй зугаатай жүжиг амьдралын цаад мөн чанарыг жинхнээр нь харуулж чадахгүй. Амьдрал нэг их таашаалтай эд биш болохоор энэ жүжиг амьдралыг өнгөц харуулсан байж таарна гэж одоо яригж тийм ээ тэгж одоо явахталж бичсэн байдаг. Сайтар хэрэгцүүл гэдэг жүжигийн тэгж хэлсэн байна лээ. Тэгээд энэ Ангрен гэдэг хүний жинхэнэ нэр нь Алиса Розенбаум гэж орос нэртэй жууд өсгөө. 6 настай байхдаа би арманч болно гэж хэлдэг байсан бүр. Өөрөөр хэлбэл 6 таа байхдаа би арман бичнэ гэж хэлж зарлаж шийтсэн байдаг. Оросын Санкт Петербург хотод Имийн санчин гэрт мэндэлсэн. 1905 оны 2 сарын 2-нд мэндэлсэн юм. Би тэгээ жинхэнэ нэрийн төрөв хэллээ шүү дээ. Тэгээд энэ одоо номуудыг орчуулж гаргасан бүх хүмүүст би их талархалтай байдаг. Гэвч одоо орчуулсан хүмүүс нь яг одоо индивидуалист байж чадж байгаа мó мэдэхгүй байна. Тэрийг бол чадж байгаа авах гэж бодож байна. Тийм байна. Ангрийн хамгийн гол одоо шаналгаа хамгийн гол зорилго бол индивидуал гэдгийг бол баталсан. Хувь хүн өөрийгөө авч явна. Хувь хүний тусгай тогтмол хэрэгтэй. Үнийг сонин би сүүлд харж байсан манай донорын намдаг гэж сүрхий зохиолч үлдээ. Тэр хүн хэлсэн байлээ өөрийнхөө бай. Өөр хэн нэгний харьяанд битгий. Өөр хэн нэгний бүү дуурай. Өөрийнхөө бай. Манайд хэлсэн хүмүүс донорын намдаг ба. Тэр манай монголчууд үндсэн философи бол хүний эрхийн жаргахаар өөрийн эрхийг зов гэдэг байна. Тэгээд дандаа энэрийнхээ эсрэг одоо хүний эрхэнд жаргаж өөрийн эрхээр зоохгүй байгаад байгаа юм л да өнөөдөр. Тэгэхээр Ангрийн энэ үзэл санаа бол бие даасан хүмүүс сэрэхэд би чинь энийг хараад бас байх ёстой. Хэн нэгнийг хохирохгүй шүү. Хэн нэгнээр хохирохдохгүй ёстой гэдэг үндсэний мэдэх тэр зэгээс
одоо хүний хөгжил бий болдго юм аа. Энэ коллективизм тийм үү? Энэ ард түмэн мөн гэдээ яриад байгаа юм чинь ямар ч үзэл санаа байдгүй юм аа. Гэж ийм санааг дэвшүүлсэн ийм хон тэгээд та нарт одоо хэмбэ гэдгийг би ойлгуулж бараг чадсан байх гэж бодож байна. Ягаад гэвэл би ихт очихон өөрийнхөө одоо 5 жилийн өмнө бичсэн нийтлэл хараад зарим нь ярьлаа. Тэгээд над нэг сони юм байдгийг өөрийнхөө одоо бичсэн шүлэг найргийг бол ихэнхдээ толгоогоороо шууд хэлэхгүй хүнийхийг бол хавгал аваад хэлдэг л дээ. Тэгээд өөрийнхөө бичсэн 5 жилийн өмнөх болцсон нийтлэлийг та нарт толилуулаа. Баярлалаа. Окей. За, би 5 номыг тавуулангийн би уншсан юм л да. Энэ цөөлж байна надад бол энэ арман байна байгаа. За, нэгээр нь гаргацсан юм нөхөө. За, энэ ангирын өөрийгөө бодох нарийн үйлс. За, энийг уншичвал би чинь хэн билээ гэдгийг сайн мэднэ дээ. Дараагийнх нь бизнесийн философи маш чухал ном. Өнөөдөр бид нар чинь философи яваад 900 хувь дүр ярaalцсан хайрцсан яваад шүү дээ. За дараагийнх нь ангирын дат энэ нөгөө түрүүний араман. Дараагийнх нь энэ хамгийн түрүүнд уншсан миний ном. Тэнгүүнээс над дээр хөлөөд ангирын капитализм мөрхөн нэргүй орчуулсан. Да энэ болохоор их сурвалж араман. Болцсон уу? Ийм 5 номыг одоо уншсан байхад бол бизнесээ яаж хамгаалах вэ, өөрийгөө яаж хамгаалах вэ, төргөж засаг гэж ямар байх ёстой ингээд явах. Тэгээд нэлээд хэдэн нийтлэл үтсэн нийтлэлтэй дандаа хувийн өмчийг хамгаалсан. Ангирын одоо өөрийнх нь бусад нийтлүүдээр байгаа. Хувийн өмчгүйгээр ирэх хэрэгчлөө яриад нэмэргүй гэж. Засаг оршин тогтныг гэвэл харгасал хүчирхийлээс хувь хүнийг хамгаалдаг сэргийлэх байгууллагатай, цагдаа биш шүү, сэргийлэх байгууллагатай. Хүний хувийн өмчийг дээрм томноолоос хамгаалдаг хараа тус үнцэнтэй шүүхтэй. Үндэснээ улс үндэснээ гадна дотны хандлагаас хамгаалдаг батлан хамгаал. Засаг бай гэвэл энэ гурвыг л хийн. Бусдын хүмүүсээр хийлэг гэсэн байна лээ. Өөртөө манай шингүү ярьж байсан нөгөө lazy pay гэдэг ланжгар үгийг Legendre гэдэг нэг 14 дугаар Францын 14 дугаар Луи хааны улс төрийн эдийн засгийн зөвлөх Колбер гэдэг хүн тэр паприкийн эзэдтэй цуглаад одоо хаан засаглалаас юу хэрэгтэй байна гэж хаан хэллээ гэхэд нь уучлаарай одоо бидний зүгээр зөнд нь орхиод байлаа бид ажиллаа хий дэлхий өөрөө иргэдэг юм гэдэг тэр энэ афоризмыг тэр Legendre гэж паприкийн эзэн хэлсэн байдаг гэдэг энэ юун дээр байгаа тэр капитализм мөрхий дээр байгаа. Цэнгүү нөгөө капитализмын тухай чөлөөт эдийн засгийн тухай ярихдаа энэ афоризмоос хэлж ирсэн. Тэгсэн чинь би шунаад энэ Legendre гэдэг хүн хэлсэн бол яасан бэ гэж шунаад ингээ хайсан чинь яг тэр 14 дугаар Луи хааны нууц амрагийнх нь эмч Франсуа Кейн гэж хүн Франсуа эмч хүн шүү. Тэр гэхдээ физикрат хүн байхгүй юу? Тэр хүн хэлсэн анх хэлсэн юм байна л да. Энэ одоо бид ажиллаа хий зүгээр байлгаа дэлхийн өөрөө иргэдэг юм гэдгийг. Тэгээ тэрийг би хувь хүнээс үүссэн юм байна гэж би хувьдад өгнсөн. Тэгээ одоо амьдралтай байж тэгээ нууцаар ханилдаг юм уу амрагалдаг хөөхнөд өөрийнх нь ирэхээр байлахгүй тэгэл ингээд байсан хэрэгэлдэ. Тэгээд тэндээс үүссэн юм байна гэж бодсон. Тэгсэн чинь тэр үгийг нөгөө Адам Смит алдартай Адам Смит мэдэн шүү дээ үндэсний баялаг бичсэн. Тэр хүн бол энэ ямар сайхан сэтгэлтэй гэгээн бодолтой хүн бэ? Ямар гоё үг хэлээ вэ? Тийм үү? Бид ажиллаа хийе бидний зөнд нөрхөд дэлхийн өөрөө иргэдэг юм гээд би энийг ерөөсөн Жамсны эрхчлөө гэж хэлэх хэрэгтэй юм байна гэдэг үндэсний баялагтаа бичсэн байна лээ. За баярлалаа. За. Одоо бараг байх хот. Би нэг асуулт байна. За. Би таны нөгөө яаж авсан арт кино театрт юу айд биш сайд хэрэгцүүл үзэж байна. Сайд хэрэгцүүл одоо гол дүрхүү тэр дүр урдуулаад бичиж байгаа шүү дээ. Тийм. Одоо тэр халамжийн бодлого юм болгоцсон. Одоо би бодож байна. Тэр жихад одоо гол тэг хүн өөрийнхөө байх бүх боломжийг хаагаад
Тэгэл одоо би л хийж юм. Би байхгүй та нар байхгүй. Тэгээд азаргалдаг тэр Брикнерич, Волтер Брикнерич гэж хүмүүс гол дүрнэлтэй. Би өөрөө найруулж өөрөө тоглосон. Энээс хойш аливаа жүжигэнд найруулагч нь өөрөө тоглож хэрхэж болохгүй юм байна гэдгийг ухаарсан байхгүй юу? Ястаа лайтай юм байна. Тэгээд сүүлд нь би яг одоо надаас өөр бодвол хүн олдохгүй байж магадгүй гэж бодоод өөрийгөө бодуулсан эргэлдээ. Тэгээд хамгийн гол нь тэр эрхчлөөний төлөө явж байгаа инженер, мэдлэгтэй Стивен Инглиш гэж гол дүр юм л да. Тэр явсараа байгаа л би чамайг яагаад буудаж байгаа юм бэ гэвэл энэ эхнэрийн чи өөрийнхөө нь байхгүй байгаагийн төлөө тэр одоо ингээд сумгаар болцсон хүүхдийг чи бол ийм ядуу дорой гэж доромжилж байгаагийн чинь төлөө ерөөсөө хүмүүсийг ертөнцийг нээлттэй харах боломжийг хааж байгаагийн чинь төлөө чамайг буудна гэд нам боддог байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр бол хэдий харахад одоо хүн буутчихж байгаа ч гэлээч гэсэн энэ хүнийг хитрхи халамжийн дор хайрлаж байгаа нэрийн дор хүний үнснийг устгадаг энэ устгагч бол өөрөө устгах ёстой наа гэсэн тийм л санаа байгаа тэр жүжигэнд сайн бод гэсэн одоо би сайн бод гэж орчуулвал зүгээр юм гэж утсан орчуулах сайтар хэрэгцүүл гэсэн мэл дээ. Тэгэхээр миний хувьд бол хүн ерөөсө боддоггүй юм байна. Сайн боддоггүй. Юу боддоо шүү дээ. Би нэг 59 дэх байхдаа тэнэг байж гээд нэг хэлсэн шүү нэг ярилцлаган дээрээ. Үнэхээр тэнэг байсан байна. 59 хүртлээ. 13 жил тэгээд аав ээжийн гар дээр 25 жил холион бантанд оюутан мэдхгүй. 37 жил ааштай гонгосон сайхан ч мэдхгүй. Тэнэ 49 жил хилээ гаргана. Юу вэ? Яатсан бэ? Ханиа зөв сонгож, амьдралаа сонгож, багын хүүхдээ одоо яат хийж яанэ? Тэнгүүтээ намайг халамжлаад хайр төргээд яваарч. Тэгэл яг 59 60 хүрээд 0 ухаан ороод яана одоо гэл. Тэгтэл чи одоо удахгүй хүнээлгч хороо. Чон юм хийснээр өдөр шинэ нэгээр ээжлэхэд өглөө аварга над руу нэг том алхна. Энийг баян санаж явах хэрэгтэй юм л л. Өдөртөө тэр үхэн шүү. Үххээсээ өмнө хүн шиг амьдрах хэрэгтэй. Үххээсээ өмнө ад жаргал тавих хэрэгтэй. Тэр үхэн гэдэг одоо тэр үхэн чигээ гонохраж болохгүй. Угаасаа үхэн. Бүгдээрээ үхэн. А үххээсээ өмнө хэн байснаа үлдээ. Тэр хэн бэ гэдэг. Баяр энэ дээр нэмээд хэлэхэд би нэг ярихсан болчихсон. Би ер нь хин бэ гэх нэг сосроор мөрийг ингэ боддог байхгүй. Мэдгүй босоо ирээд би бол социализмын бүтээгдэхүүн. Хүн бүр баг болчраасаа нийгмийн өмчийн эсрэг мишгийн хамгаална хорсоор казмисизмаста доолны стат скрипляцон гэдэг тогтоогоо те. Цаана юу байгаагаад мэдгүй бүгдийг тогтоогоо. Тийм ээ. Тэгээд хэрэгжил би чинь эвлийн 17 дугаар хурлын концертны толгой дээр чинь улсын бол моргил нь усны бол тунгалаг нь нургацын бол өндөр нь ямар юм бэлээ Монгол ардын хөвсгөлт наманд тугай гэж шүлэг хэлээл. Тийм. Тэгээд тэр тоглолтын дараа хэдэн болгоо тайлан дөрөж хормоносоор золиочлоо гэдэг ингээд нөгөө хүн өөрийнхөө байж чадахгүй эвдэрч юм ба шүү дээ. Зүгээр л хэдэн болго гэдэг хүүхд жирчмээр байсан зүгээр нормал ярина шүү дээ. Өнөө дарга гэдэг өвчнөдөө автаад ирэх гэж ярьдаг өвчтэй. Хүн ерөөсөө өөрийнхөө байхгүй болохоор тэгээд дуустдаг юм байна л гэж сүүлд нь ухаарал одоо тэгээд энэ ардчилсан хойсгон 90 онд оролцоод тэгээд биш юм байна гэдгийг л одоо ойлгосон хэрэг л дээ. Яг энэ сурагч байхдаа л бүтлгүүл нөхөр байсан нийгмийн судлалын хичээл дээр багшийнхаа өмнөөс Монголд оршуулгын хөдөлгөөн яаж яасан гэдээ асуухаар нь миний аав чирийн мал хөрөнгийг дээрэмдэх ажиллаад ялаа бидтэй гэж хэлээ. Тэгээд нийгмийн хичээлээр муу төгссөн би. Тэгээ манай өвөө барайчин байсан нөгөө манай багш дээр очиж гуйж байгаад миний ЗМ байгаан гэж хагаад анхааруулгатай дунд төгссөн байхгүй юу. Тэгээ тэрний ачаалууд нь бас гарч байгаа байхал гэж бодоод тэгээ ингийн нэг юм хайгаад яваад байсан юм л да би зайлвал. Даарцсан холоод гэсэн нэг л биш аа. Нэг л цүнх барайл нэг л яагаад байгаа юм гэдэггүй нэг тийм. Та тэгээс үлдээ за явсараад харин капитализмыг өмөрөхгүй гэдэг энэ номыг ихлээр сайн ойлгохгүй шүү дээ би. Цэнгүүнээс аваад байгаа дахин юу гэдэг юм бэ? Харин уран зохиолын ороод ирэнгүүт нь бүгдийг ойлгоод буцаад капитализмыг өмөрөх нь гэдгээ уншингууд ахаа. Тэгэхээр эргэлт боцолтгүйгээр ийм одоо сайхан хинбэ гэдгээ мэдсэн хинбэнүүдэд осорлогдох дургүй
энэ хэн байгаа юм бэ бол. Тийм учраас хүн өөрчлөгдөж болно би социализм юм бүтээгдэхүүн юм ч тийм биз. Би Ленин багшд болж алтан медаль авч та хамгийн анх. Нэр дөрөв биш дээ 6 дугаар ангид байх та. Хороо хоёр танц мөнгө тодорхой шүү. Хотлыг снаар нээч хаймар залгад хиймэр болмоор айл гэдэг Ленин багш байж байгаа шүү. Нэг дууд бол алтан медаль. Тэгвэл энэ Ленин багш гэдэг доо бурхан багш юм гэдэг доо байсан. Тийм. Бадраагач нь одоо өмчний соёлын дээдэлдэг хүн баггүй юу? Тэгээ бурхан багш гэдэг дуу хийчихсэн байсан чинь тэр үед гаргаж болдоггүй. Тэгээ нэг орой хөдөө судалгаа гаргаж байсан чинь нэг өвгнөд орсон. Тэр өвгнийг арай л ягууртай өвгөн байна гэдэг аахгүй юу? Ярьж байгаа өвгөн яригоо Бадрага бантрыг нэг чамалсан яриатай тийм өвгөн байсан гэж байна. Тэгсэн Бадрага хардаад энэ өвгөнд их байна. Хөвтөх эндээ хам ихт. Тэгээ эргэж орж сууж байгаа танай авдамд нэг шил юм байна да гэдгсэн гинэ. Тэгсэн өвгөн яаж мэдээ та нар гэж. Тэгээ жаахан сууж байгаа сайхан зүүн хөлөө хоолунд болоо нөгөө шинээр гаргаад таваа сууж байсан. Гэнт бүр ингэж хийсэн фусаар урс таамуусануудаа сайж бурхан дахлаа хүртэл нуух юм уу гэд Ленин багш нэг мардан сарын зурсан зургаар ингээ битүү тийм байхгүй. Нөгөө хүн ингэ нээсэн чинь цаанаас нь бурхан гараад ирсэн. Зурмал өргөдөг. Тэгэнгүүт нь бодроо за лувсан шаруу хөгжмийн цэцгэлч. За лувсан шаруу хоёулаа Ленин багш гэдэг ойч. Хоёулаа дотор бурхан багшаа гэж бодож байна үз. Эднээс Ленин багш авах юм. Одоо та нарын аав ээж нь сайхан холигдуулсан байгаа л дээ. Ленин багш биш бурхан багш. Тийм юм. За би шонжроо ярьчих шиг л. За өөрөөсөө. Надад пив өдрөө замыг дасуу. За сайн байна. Арай. Чад нэг шиг би одоо яг Монгол найрс салаас нэг та бол яг чамын талаар хоосон чанарын талаар баяр чамын мэдчихсэн дээр мэдүүлсэн талаар илүү их монголчууд хийж байгаа. Тэгээд та яг чамыг мэдэрсэн өөртөө мэдэрсэн талаас хоосон чанарын талаар ер нь чанами ихэнх одоо хэлж байгаа шүлэг юмд бол тэр нарвж ахтын хэлсэн хаялга тэр хоосон чанар мөнхөд байдаг байхгүй юу. Тэгээ чанамыг бол би 1986 оноос эхлээд шүлэг найргийг хэлж эхэлсэн. Өшөө жоо ам цангад байгаа юм. Тэмсэн пивент дуртай дээ биш ээ. Яасан бэ? Та нар бас намайг хараад ам цангаж байгаа би юм авч угаад энд бас орлого оруулаад зүгээс судлах. Тэгээд чанам найрагчийн шүлгүүдийг сонирхож эхэлсэн нь бол 1985 оноос ихтэй. Тэгээд төв номын сан гэдэг энэ нөгөө Сталингийн гүшүүтэй байсан номын санд би хаяа ордог байсан. Тэгээд чанамгон тэр залуу нас гээд нэг найрагдлыг аваад уншсан байхгүй. Миний арабка гэдэг өөртөө хайртай байсан өөрөө дурлж ийсэн. Оюун гэж одоо зохиож эрдэмтэн байсан найруулагч тэдний охин их сайн байсан билээ л дээ. Тэгээд тэрэн зориулсан тийм залуу нас гээд найрагл том ном бас. Тэрийг уншаад шонд хөдлөөд гэн хүн гэдэг найрагл байдаг лээ хаалттай юм гэлээ. Тий хаалт байсан. Тэрийг олоод өгөөч байдаг гинэгээд энэ сансрын нисэгч гүр арагчаагийн авга Батмаг ихч тэнд ажиллаж исэн байхгүй юу. Тэгээ надад их сайн би ороод ном харахаараа алтанд авчмаа өчтөг түүхэн юмнууд аваад жаахан суун. Тэгээд зайлвал ингээд нөгөө ном ч ингээд ийм л номд ингээд нуусан дөрвөлж жижиг ном байхгүй. Тэр ингээд гадуур нь бор цаасаар ингээд боогоод хүн дэвтээ хэлээрээ миний хөө гав ганцаараа уншаа гэдэг өгсөн. Тэгсэн нөгөө нэг ганцаараа унших нь байтга бүр орхоо өрөөд драмын театрын бүх жүжигчид яргар жүжигчин сургууль хийдэг нэг 17 гэдэг өрөө гэдэг. Тэнд бүгдийг суулгаж байгаа нөгөөхөө уншваа хинээс. Тэгсэн чи ястаа сайн хүмүүс ингэ сууж яснаа гараал яваад байгаа юм. Айж яахгүй юу? Чоономхэр ухаалтай. Гараал яваад одоо 2 хүн үлдсэн байсан тэнд. Энэ тангатын гасангой хүн ингэтэй хүн гээд нэг залуу одоо залуу явах. Тэгээд нэг нь энэ Орох Мангас гэдэг та нар таних байлгүй зарим таних баг. Мөнх сайхан хоёр үлдэхгүй юу?
Тэгээ хоёрын үлдгээд нилээ явж байсан. За болио гэсэн чи саахад хоёулаа хэдүүл нэг газар чинь наатах чинь сонсё гинэ. Би ядарч байна гэсэн. Та нар өөрсдөө уншихгүй юм. Тэгээд манайд очиод манайхын нэгмлийн шард байсан. Тэгээд нөгөөхөө яг нөгөө би өөрөө дуртай юм болохоор чинь өөр хүн уншихад надад боохгүй байгаа байхгүй юу? Түг таг гэд. Тэгээ нөгөө найрглаа ингээд уншаал. Тэгээд тэн дотроос нэг хэсгийг аваад тэгээд зохиоч нь хэлэлгүй уралдаанд орсон юм бэ. Энэ чойно мэх гэж хэлэлгүйгээр телевизионы нэг уралдаанд ороод төрүүлээд тэгээ би маш их мөнгө шагнуулаад 500 гаруй төгрөгөөр тэрүүгээр нэг Оросын хуучин зээл гэж хөргөж аваад бөөн баярлал рекорд гэдэг нэг телевиз аваад яста баяжж байна ямар гоё юм бэ. Өнөө рекорд нь ажиллахгүй алах малахаар эргүүлэн цохин махан тийм. Манай социалист нийгмийн хөгжил дээр баггүй юу? Тэгж байсан. Тэгээд чойномд үнэхээр автаад бүх одоо шүлэг найруулгуудыг хайж эхэлсэн. Тэгээ отойл гэж жүжиг тоглож исэн чинь нэг хүн бараг тэмэр дүүр юм надад авсан. Би хэргийг хийхгүй юм надад байгаамаа. Надад ингээд үлдээсэн өхөөсөн юм. Тэгээд маш хариу юм авсан. Одоо ер нь хэвлэгдээгүй нэгэн олон найруулгуудыг миний одоо хил амаар дамжиж гарч ирсэн. Хитрхи хайртай чамдан би хэрэлтгэл гэж дурлсан юм. Хэрүүлийн дараа улам хайрласаар хиттэй хагцгалэг болсон юм аа. Амьдрал дандаа зэцгэлэх гэж 10 хуруу тэгсцэх гэж алтан дэлхий заяасан юм бишээ. Алстаа мөхөл гэж үссэн юм. Хатах гэж голом морин урсдаг юм. Шатах гэж оймод ургадаг юм. Өөх гэж хүн амтан дөрдөг юм. Үргэлдэх гэж хоцоор юм босдог юм гэсэн үг. Өхмөлтлэн өөрийнхөө босгосон хоцоор ингэ чи устгах гэдэг байгаа байхгүй юу? Маш энгийн. Одоо манай яруу найрагч өвшөөрдөг. Чойном бол яхав дээ хэрэглээний мэрэглээний гээд. Би бол чойномоос өмөрөд үзэж тарна. Тийм байгаа. Тэгэхээр чойном бол үнэхээр одоо индивидуал хүн. Ганцаараа ингээд явдаг юм байл л дээ. Голын цэнгэлэхэд ингээд яруу найрагч чүлгээ аншаад байж байсан чинь нэг хөтлөгч нь зарлж байгаа хүн тэгжээ. Одоо чойном найрагч энэ тэрэн чойномын одоо хүнддэг хүн байж л дээ. Чойном найрагч энэ одоо танк үзэгчдийн одоо дунд байна. Энэ хүнээ одоо шүлгийг хийлүүлэх гэсэн дотроо батсан байна. Жинхэнэ одоо халах шүлэг, жинхэнэ монгол шүлэг гэдэг хэлээд өгье байж гэж бодвол хэчин баярлж байсан чинь нэг нөхөр гарч ирээд тэр мөн улс төрийн хоригдлыг гэдгсэн гинэ. Тэгээд маань ингээд хойшоо тэр голын цэнгэл хойшоо төмөр зам аян дээрээ ингээд өхөөр шийдээ төмөр замд донд богоо явж байгаа шүү. Тэн дээр ингээд дэрлээд гівцсэн ингээд дээгүүр нь богоон гарахаа. Тэгээд гівтэж байж. Гэвч түг таг галтрыг айсыг нэ шидсэн байж. Тэгээд бодох нь бол би чи ямар муухай хүн би. Энэ машинист чинь хүн шүү дээ. Энэ хүнийг хэрэгтэйг нь өчтэйгээр годсгээ боссон байгаа байхгүй. Тэр чи хардаа хүн охироож болохгүй гэдэг үзэл тэр хүнд байж байгаа өнөөдөр энэ дээр ярьсан юм. Тийм агуу сэтгэгч, жон бол агуу сэтгэгч, агуу яруу найрагч, агуу одоо кино зохиол бичсэн, тууж бичсэн, ая зохиосон, хорлоо гэдэг дуугийн одоо мөрд орж байгаа редакторлоод гарын үсгээ зурсан байдیں۔ Чи чинь хаана ямар концептоор төгссөн хүн бэ гэж хэлсэн гэж байгаа их том дуу. Маш том айт. Сарны дороо саролох ийм том диапазонд байхгүй. Тэр хүнд бол одоо жаяагаагүй бас байхгүй. Би бол тэр хүнийг биширдэг. Ээжигээ шүтдэг. Би одоо таныг шүтдэг мүтдэг гэл шал хөдөлчод ирээл сааха таныг шүтдэг гэхээр шижиг хүрдээ би. Тэр хүн ээжигээ шүтгэхгүй байгаа даа. Чамайг байхгүй байхад би болгосон ээжигээ шүтээгүй гэж элдв толоо юм шүтж байгаа хүмүүс бол хинэгний хараамд маш амарх ордог. Тэр хүн бол индивидуал биш. Баярлалаа минь зүгээр чойномэр бол би дуусахгүй за. За. Таны сая ихний нөгөө бичсэн облог юу шүү дээ. Таны хэлсэн 2020 бичсэн ёс зүйд объектив үзэх хэрэгтэй гэдэг өөрөөс нь. За. Яг объектив субъектив гэх юм бүх төрхөн гадарч байна. Ёс зүй, ёс суртахуунд объектив хандан гэхээр яаж? Гүг одоо оригинал хандлага л багхгүй юу? Аливаа юмд бодтой хандаа, хуурамчтай байл гэсэн. Тэгээ ийм байж чадвал та энэ хорвоод өөрийгөө авран таныг би аврах гэж энэ объективизмыг танд тунхаглаж л гэсэн үг байхгүй юу? Төгсгөлд нь гэж хэлдэг.
бодтой рационал ба индивидуалист бай гэдгийг л хамгийн анх тунхагласан хүн бол юм гоо. Тэгээд манай Аристотелийг нэлээд хүндэтгдэг. Тэгээд Аристотелоос John Locke-с Thomas Jefferson бол энэ хүндрэлтний жамжаагийн их зөв голдрол руу авч явсан юм байна гэдэг. Тэгвэл Аристотелийг хүртэл Шекспир өмсөө Данте-мэнтэг ерөөсөө тоогчгүй шүү дээ. Виктор Гюго жоохон үнэлнэ. Тийм учраас тэр одоо объектив гэдэг үг чинь тэр хүний одоо хэлээд байгаа юм тэр аахгүй. Яагаад Ромео Жюльет яагаад дөнгөж амьдрал эхэлж байгаа хоёр хүүхэд биеинд хорогод өвчөж байгаа юм бэ? Гэт харамсаад байгаа байхгүй. Бид нар ч амьдрах ёстой шүү дээ. 18-тай хэдэн нас хүртэл амьдрэх. Аз жаргалтай байх ёстой шүү дээ гэдэг байгаа байхгүй. Тийм л юм байна. За баярлалаа. Айнран데 이거 философи байгаа юм байна. Объективизм гэдэг. Тэрийг философч дүнлэв. Тийм. Философч бол айнранд болохын жишээ гэдэг. Тийм. Тэр шиг яг асаа хэлсэн чойныг бас хинч өмдгөө зохиолч болоо ихэнх гоо тэр бол юм биш та. Тэр энэ хоёр холбоосоо төстэй юм юу вэ? Чойн Анрын төртөө би төстэй юм би. Өөртөө үнцэнтэй итгэсэн итгэл. Надаас надад үнж эзэн байхгүй гэдгийг л тунхагсан юм байхгүй. Тунхлаг тэрүүгээр тэр үйлдэлээр харуулсан. Өөртөө эзэн байж бусдад итгэл хүлээгнэ. Өөртөө хайртай гэж бусдыг хайрлана. Тэрнээс би чам тайртай чамайг хүндэтгэн чиний төлөө энэ худлаа. Эхлээд өөрийнхөө үнцнийг мэднэ. Чойн бол их гайхамшигтай хэлсэн мэдгийг шүү дээ. Юу хэлээд Амьтанд хал болгүй явна гэдэг асар том гавьяа юм шүү гэж. Амьтанд хал болгүй явна гэдэг асар том гавьяа гэж байгаа байхгүй. Тэгвэл Ангрийн үзүүлснэ индивидуал юу гэж вэ? Хэнийг ч битгий хохироо, өөрөө ч битгий хохир. Хүнд тусалж битгий альтруизм хийгээд төлөөс золиос болоод бай. Хүнээс тус авдаг хүн бол амархан өгдөг. Амьдралаар харахад. Тийм л юм. Ерөөсөө Чойн минь хоёрын одоо нэг зам руу нэг лайн дээр байгаа юм энэ л байхгүй юу? Дандаа философи гэдэг түрүүний бахан философичдыг шөмжлээ шүү дээ. Хүн ойлгохгүй бол одоо ямар юм ийм философи байх вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр объективизм хэрэгтэй гэсэн. Бодтой бай. Рационал ба иррационал битгий бай гэсэн. Тийм л юм байл. За. Энд ч одоо сандал дүүрчих шахсан биш үү? Тэгэхээр Ангрийн гайхамшигтай хүн байна. Оо. Сайт хэрэгцүүлээс гадна төгс 1-р сарын 16-ны шөнө үчигээр тухай авчаад авчихсан. Сайтар хэрэгцүүл гэдэг жүжиг би түрүү ярьсандаа нөгөө Брекнерийг бодуулсан тухай тэр бол дандаа хүнийг өөрөө би байхгүй чи байхгүй гэдэг ингээд золиослоод альтруизм хийгээд байгаа учраас энэ чиний хариуцаад байгаа чамайг хүнийг өөрийнхөө нь байхгүй байгаа юм чинь л буудлаа гэсэн юм хэлсэн. Нөгөө айдл гэдэг нь болохоор төгс гэдэг нь болохоор зэрэг Холливуудын жүжигчний тухай хардгийг. Тэгээд тэр хүн амны хэрэгт орчдөг байхгүй юу? Үндсэндээ хүн амны хэрэг хийгээгүй. Тэгээд манайр шийддэг байхгүй. Ер нь үндсэнтэй хүн одоо Английн өөрийнх нь шалгаж байгаа шалгуур юм шиг. Ер нь үндсэнтэй хүн энэ хороо байд юм гэдээ яваад 8000 хэдэн бэлээ захианаас 800 гарангийн түүж аваад 800 гарагаас 6-ыг шилж аваад дандаа чам тайртай чам шиг үсгэлэн төгөлдөр хүн байхгүй чам шиг авьяастай хүн байхгүй тийм сод энтер хөвцсөн захиануудыг аваад тэгээд эзэдээр нь очдөг. Эцэд нь бүгд гөл хүн амны хэрэг гэсэн гинэгээл зайлшин. Үгүй хүн амны хэрэгт байгаа юм. За жаахан байж гэснээр нэг айл бүр гэртээ байлгаснаа баримтлуулах гээд сэргийлэх цагтаа дуудана. Тэр хүний мөн чанар гэдэг ямар адгийн байдгийн бэ зарим нь гэж. Кей Гондо гэдэг тэр Холливуудын жүжигчин. Энэ Кей Гондо хамгийн төгсгөлд нь хэлж байгаа шүү дээ. Өөртөө үнэн ч байгаа 12 хүний төлөө би амьд бай гэж. Тэр захиан дунд нь 12 хүн л үлдэж л дээ. Тэр хүн өөртөө үнэнч байж гинэн чиний тусгаар давтанд оршноо. Гэдэг байна. Тэр одоо юугаа төгсөөр бол
Нөгөөх нь 1-р сарын 16 оны шөнө бас л нэг хүн амны хэрэг гарсан байдаг хөө. Тэгээ шүүх хурал болдгоо. Шүүх хурал болоод тэгээ голдрын одоо Керн Андре гэж гол дүр нэмэгтэй л дээ. За тэрийг тэгээ шүүх зөв шийдэж яана буруу шийдэж яана гэдэг гаргадаг. Тэгээ явж л тэр шүүгч нь бол ингээд үзэгчний бас манай Тэмүүжин хүртэл тэр нөгөө юм тангарахтын шүүгчлөө. Тэрүүнд нь Тэмүүжин манай зэндийн дорж утгаа энэ л орж ирсэн. Тэгнээл тэр тангарахтны шүүгчд тэр Керн Андрегийн одоо алдаа оног зүг байна гэж гаргаад ирдэг. А жүжигэндээ бол бурууан чиг гарч ирэх магадaltaй. Тэгж үздэг. Тэгэд гурван жүжиг нь гуруулаан их нарийн ярил бол одоо гаргалгаа нарийн өөр. Дөрүүдийн хоорондын харьцаа манайхаа ч нөгөө нэг эсрэг дөрөв эерэгдэг дөргээд хуваарилждаг шүү дээ тийм ээ. За миний хувьд бол тэгмгүйгээ яг тодорхой байгаа дөрүүдийн замаар нь явуулаад ирэхээр зэрэг ялгардаг. Тийм үү? Эсвэл одоо өнөөдөр ярьдаг шүү дээ капиталистууд, социалистууд гэдэгтэй адилхан яг өөрөөхөө ингээд өнгө нь ялгараад ирдэг. Хин нь бэртгч юм бэ? Хин бэртгчэнтэй нийлдэггүй вэ? Хин ариун бодолтой вэ гэдэг ингээд дүр болгоны шугамар айн жүжигүүдээр маш их ялгаруулдаг. Жишээлбэл Арман дээрч тодорхой Дайгны гэдэг эмэгтэй байна, их сурвалжийн Доминик байна. За тэдний лайн дахиад өөр босод гол дөрүүд Джон Галт гэж хэмбэ. Би энэ хэмбэ гэдгийг яг авсан байг бол Джон Галт гэж хэмбэ гэдэг нь шүү дээ. Тэгж эхэлдэг. Тэгээд тэр Джон Галт гэдэг бол энэ паразитуудад атгагдсан бүх хүмүүсийг аваа явчихж байгаа хөө Арман дээрээ бол. Тийм учраас ер нь одоо жүжигээр Арманаараа дөрүүдээрээ паразитуудаас ялгарх юм чинь чиний өөрийн чинь үнц нь хов хүн ч юм аа гэдэг. Тийм санааг агуулдаг буруу жүжигээр. Одоо би эргээд энэ жүжигүүдээ хий гэж бодоод байгаа юм. Тэгэх юм бол би арай өөр харна. Яг тэгвэл энэ бүх юмыг энэ Армануудыг дахиж унших хэрэгтэй. Тэгээ энийг ойлгоогүй хүмүүстэй дүр мөр үтэн гэдэг бол тэр жаахан хэцүү. Үг мөгийн чэйжлэл тоочин л та. Үнний цаана юу байгааг сайн мэдэхгүй хэцүү. Тэр нэг интернетээр миний хөдөлж авсан эхнэр гээд орчуулсан байсан. Тэрийг манай засвар дөхөд төлөөс гэж орчуулсан. Маш ойлгомжтой тэр бол. Төлөөс гэдэг нь их ойлгомжтой байхгүй. Үнэхээр өөрийнхөө хайр сэтгэлийн төлөөс төлж гэнэ үү? Эсвэл зүгээр л за энийг хөдөлтаад авчи тийм ээ. Миний холбоотой төлөөсөлж гэнэ үү? Тийм жүжиг байгаа. Тэгээ би одоо бол тэр төлөөсийг ингээ эхлээд тавьчих гэж бодохоо. Гэхдээ би тэрийг партнертой нэг жүжигчний жүжигээр тавьбал сонирн болох юм байна гэж харсан. Тэр эмэгтэй л ганцаараа явна. Тэгвэл одоо хүмүүс төрн тэрнээс биш нөгөө партнерууд нь байгаа ингүүл нэг жүжиг шиг юм болно шүү дээ. Тэгээ нэг жүжигчний жүжигээр хийх юм бол хүн төрөх юм байна л гэж. Би бодоод төсөөлөл одоо ингээ жүжигч дүүрсэн жүжиг нь эхэлчихгүй алгаж шаал байна тийм ээ. Тэнгүүтэл тэнд заавчлаар би юу шиг ярьж хамаг нуцаа яригээд босч ирэл тап яриад тэгсэн гэл тэгээд өсөөл тайзан дээр нэг кофе чанагчаас өөр юу ч байхгүй тэгээд их жүжигчний ур чадвар шаардах тийм жүжиг. Тэгээд дөрүүдийн ялгаа гарал одоо бүх гаргалгаануудаа гаргана л гэж боддог. Яг зөвхөн би өөрийгөө бол ангирэнд их ойр хүн гэж боддог. Илүү сартайсны галаа бол миний аран шин юм л та. Тэр луга. Тэр кино хийх гээл киноордор дээр боо яриа болж исэн чинь манай театрын жүжигч 10 дахь Сэлэнгэ гэдэг хоёр хүн. Наад гал удирч чинь манай театрын коридорт Эрдэнэсгийн оногдуулаад гүйж яваа гэдгсэн юм лээ. Би нөгөө өгдөө театрт ороод хаалгаа жижигрээ хаалгаа онгоолгоод яриад заасгаа гэдээ ордог юм л да. Тэр нь одоо миний мэдгүй тэгсэн чинь тэр бол өвчтэй болж хуурсан байсан да тэр энэ ямар ч ирүүл биш юм гээд тэгээд энэ өвчтэй хүнийг ангаад газар нь цэрэг гээд эмнэлэг рүү цэрэглээ явуулсан байхгүй юу. Тэгээд цэрэг татсан чинь нөгөө хүн бөөрч идэгрэхгүй улам хүндрээд ирсэн. Тэгээд намайг цэрэгтэй болсныхын дараа хоорондоо манай уран бүтээлчээр яасан эвгүй юм би Эрдэнэ засаг чимээг болчих чинь гэж үсэн гэж байгаа. Тэгэхээр бас өвчтэй хүнд бас ойр өөртөө. Саа баярлалаа. Бослоо. Бослоо анхны байрыг очиж авахд Эрдэнэсгийн орныг дуулаад авсан үнэн үү? Үнэн. Үнэн. Автобусын дотор оруулаад дуулаад. Ногоо автобустай тийм. Ногоо фаз үлдэрч.
Тий, тэр нэг алтуус аваад тэрэнд нь Эрдэнэ засгийн оногдоод мэдгүй би Эрдэнэ засгийн оногд уулзтгийг 21 онд 21-нд үстэй болдоо. 21-нд тийм ээ. 1 сарын 21-нд төл талбай дээр Идриси хөтөнд байхгүй юу? Тэгээд 21-нд цуглаан болоод мөөе авраг гарч ирэл үг хэлээл. Энэ янзын үг хэлсэн шүү дээ. Халамцсан. Хургаан болохоор нь алж идчихвээ. Тэр одоо яагаад тэгж хэлсэн юм? Хург нялхаар нь гэхээр тэр айл амжигэр юм хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Харамлахаар нь ингээд цаад санаа нь тийм дамжигэр юм байхгүй юу? Юугаар ч хургаан хүртэл нялхаар нь алдаг гэж ярьсан. Үгүй гэхдээ. Тэр ихтэй аюул тэр одоо сонсоход бол аюултай амраг хүн шүү дээ. Тэгээд тэрэн дээр харахнаа хүмүүс ингээ би нэгэд арчих гэсэн. Маш олон хүн хамгийн олон хүн зүгсэн. Том бэрцэмний доогоор орчих гээд байхаар зэрэг л эвтэйг нөгөө хүмүүсийн аргадаад та нар хураа гэрээ битээ шүгэл дээрээ гэл тэгэл Эрдэнэ засгийн одоо олцсон ч юм бэ талбай анх удаа нар зүг тойрсон да. Дандаа нар руу тойрдог байсан шүү дээ. Докторийн баяр нөгөө маань баяр маа тэмдэглэхдээ дандаа нар руу тойрдог байсан юм байл ш. Тэгээд би Эрдэнэ засгийн оногдуулж нэг эргүүн гарт нар зүг тойрсон байхгүй. За ийм. За бүгдээр энэ тасаахан.